Тэгээ бидний одоо хамгийн гол асуулт маань болохоор яагаад тэнэг хүмүүс дээшээ яваад байгаа? Харин чи яагаад явахгүй байгаа юм бэ гэдэг тухай ер нь бол ярилцсана гэсэн үг. За, цуврал бичлэгийн маань 2 дугаар дугаарт тавтай морил. Энэ удаагийн дугаараараа бид нэр self esteem-ийн тухай ярилцах болно. За, self esteem гэж юу вэ гэдгийг ярилцахын тулд бидэнд ер нь бол жишээ авч татах хэдийн юмуд байгаад байгаа. За, self esteem гэж юу юм бэ гэх тээ. За, тэгээд хамгийн ихэнд болохоор а Лари Элисон энийг хэлсэн байгаа. За, Лари Элисон гэж юм бэ гэхээр та нар мэдж байгаа бол Oracle компани захирал тийм үү. За, ямартач Forbes-ийн листэн дээр байгаа одоо топ 5 дэлхийн хамгийн баян хүмүүсийн тэрж байгаа. За, тэгээ ямартач мань хүн юу ч хийсэн бэ гэхээр хэрвээ зав чамд ингээд ийм одоо уламжлалт одоо юу юм conventional idea гэж байна шүү дээ. Conventional гэдэг чинь одоо ингээд хүн бүрийн одоо итгэдэг те энэ хорвоо ертөнцийн нормал те энэ юмыг одоо ингээд гажуудуулсан юм нөгөө нэг одоо юм чинь Facebook ч юм уу Apple ч юм уу тиймэрхүү компаниуд байдаг шүү дээ те. Тиймэрхүү чи хэрвээ юм санаа олох юм бол ийм галзуу санаа олох юм бол чамд ингээд хоёр зам байгаа гэж байгаа юм. Нэг бол чи үнэхээр галзуу новш. Эсвэл чи хэний ч олоогүй юмыг олж харсан сууд ухаантай байж магадгүй. Тэгээд ер нь бол чи аль нь вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. За тэгээд энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр юу гэх юм одоо ингээд бүр ингээд аим шигтэй бүр ингээд хинч харсан амжилттай байхын тулд бид нар энгийн биш байх хэрэгтэй. Not normal тий. Тэгээд ер нь ямар хүмүүс нь ингээд эцээ хүртэл дээш нь ингээд талаад дээшээгаар явчтай мэ гэдэг томрсон. За одоо ингээд тийм мундаг хүмүүсийг ер нь бол хин хүмүүс ойлгодгүй. За тэгээд ойлгодгүй болохоор бид нэр ингээд яадэхгүй. Гадуурхдаг, дээрлэгдэг, юу ч хэлэх, юу гэж тайлбарлах вэ? За юмтай цаа хэдэн жишээ авъя цаа зүгээр. За Есүс тийм. Ер нь бол яг хангалттай мэдээлэл энэ төр байдгүй юм байл л дээ. Гэтэ яг зөв одоо ингээд өдийг хүртэл байгаа тэ үлдсэн юм ингээд харахад бол энэ хүмүүс ялтч хүмүүс сууд ухаантай хүн байсан байхгүй. Spiritual яасан. За хин гэдэг нь бол мэдэхгүй. Ямар ч цаазаар авах ус тэ. За тэгээд Жордано Бруно гэдэг байгаа тийм. За мань хүн хамгийн анх дэлхий чинь бөөрөн хийштэй та нар хавтгай биш гэж хэлсэн чи яс шатаалгасан байт тийм. За тэгээд Болцман гэдэг эрдэмтэн байгаа тийм. Уул нь ажиллаа хийчихэд хүмүүс танилцуулаад байдаг. Чи юу яриад байгаа юм бэ? Чи битээ тэнхтэй тийм юм гэж юу байсан юм? Тэгээд мань хүн эцтэй гэхэд амиа хорлсон байгаа. За тэгээд Ван Гогыг ярьж болж тий. Ван Гог. Юу лээ? Ван Гог. Ван Гог. За бас дахиад амьд байхад нь бүтээлүүдийн хинж тоог тийм. За харин одоо миний тавих асуулт бол бид нар яг энэ циклээсээ яг ингээд гарсан юм болов уу? Яг одоогийн тэ юу гэх юм. Орчин үеийн нийгэмд одоо энэ чинь ингээд дээр үед басан явдлууд байгаа шүү дээ. Тэгвэл одоогийн нийгэмд бид нар энэ нөхцөл байдлаас салсан гэж чи бодож байна. Яг одоо ингээд чиний хажуучин байж байгаа нэг эргүү нөхөр яг үнэндээ амар ухаантай нөхөр байж магадгүй гэж чи бодохгүй юм. Who knows? Yeah. Байвал сайн биз дээ тийм. За тэгээд энэ цаашаа үргэлжлэж байгаа гэхээр бүх хүмүүс бүх зүйлс биднийг нормал байлгахыг хүсдэг. Ойлгосон? Танай ажлын байрныхан чинь, гэр бүлийнхэн чинь энэ соёл, нийгэм тэр чигээр. Тэгээд Амазоны захирал Джеф Безосын ажилчид руугаа бичсэн нэг юм загтал байдаг тийм үү? Day 2 гэдэг. За энэ дээр ерөнхийдөө ингээд товчхон хэлэх юм бол юу гэдэг вэ гэхээр үргэлж ингээд бид нэр хамгийн ихний өдөр юм шиг ажиллах хэрэгтэй. Тэгээ хамгийн ихний өдөр бол
Тэр одоо ингээд бүх хамаг байдлаараа л ер нь хичнээн штэ. Ингээд стартап шиг яг ингээд тий. Тэгээд гол санаа нь юу вэ гэхээр одоо ингээд физикийн хуулийг ингээд харах юм бол зөө. Байгаль өөрөө биднийг ингээд юм нормал байлгахыг хүсэж байгаа. Температур одоо үргэлж халуунаас хүйтэн лүү ингээд шилжээд юм эквилибрим буюу тий тэнцвэрт байдалд оршихыг үргэлж хичээдэг болохоор аа бид нар одоо үргэлж ийм нормал байх гэдэг юм үзээд юм гэсэн. Чи ингээд нэг юм ингээд дээшээ гарчих юм бол буцаад ингээд татаад хоруу өөрөө тэгж ажилтдаг энтропи тий. За тэгээд ерөнхийдөө селф эстим гэж чи одоо тэгээд юу яриад байгаа юм бэ? Чи хин тамаатай юм те. За тэнгүүт амжилтанд хүрж байгаа хүмүүсийг амжилтанд хүрж байгаа юм. За ингэж ярьч те. Амжилтанд хүрж байгаа хүмүүсийг хараад үзэх юм бол энэ авьяас чадвар биш аа, ухаан биш аа, ур чадвар биш аа тийм. Яг хөө мэдээж энэ бүхэн байгаа л та. Гэхдээ энэ бүхний дор суур одоо нэг юм зүйл байх хэрэгтэй байгаа байна. За тэгээд энэ одоо self esteem гэдэг маань яг ингээд монгол хэлэнд онож орчуулсан үг байгаас би мэдэхгүй байна. Байхгүй гэж бодож байна. За тэгээд яг монголоор орчуулангууд зүгээр өөртөө итгэл болчдөг байхгүй юу? Тэгэд өөртөө итгэл гэдэг чинь англи хэл дээр болохоор confidence тийм үү? Trust гэх юм бол бусад хүмүүст итгэх итгэл болчих жоо тийм. За self esteem гэдэг маань confidence-тэй адилхан өөртөө итгэл байхгүй юу? Тэгэд энд нь яг юугаараа ялгаатай юм бэ гэдгийг одоо бүгдээр ярилцъя. Тэгээд энэ дээр self esteem болон confidence-тэй хамт андуурагддаг хоёр гай яваа. За энэ хоёр гай ярив. За хамгийн ихнийх нь болохоор эго. Эго гэж юу вэ гэхээр ер нь бол ийм худлаа, хиймэл, ийм ямар ч баталгаагүй тийм өөртөө итгэх итгэл. За ер нь бол өөртөө итгэл шиг ажиглагддаг. Тэгээд одоо юу гэх юм бэ? Би ийм хүн биш гэж гэдэг ч юм уу те. Би ингэж байж их ёсгүй бод те. Би ингэж шал цэвэрлээ байж их хүн биш ч юм. Эго бол чамд тэгж хэлнэ. Би одоо энийг хүртэх эрхтэй гэдэг ч юм уу те. За эго нэг иймэрхүү юм байдаг. За тэгээд энэ бол юу гэх юм хиймэл delusional те бодлоо юм байна. За confidence гэдэг нь юу вэ гэхээр одоо юу гэх юм. Тэгээд би ингээд Facebook дээр reel хийдэг аюулаа гэж бодъё л доо. Тэгмээ чи яаж өөртөө ихтэй болох вэ гэхээр чи 100 reel хийгээд 1000 reel хийгээд те. За 1000 reel хийх юм заашаач. За 10 reel хийгээд 20 reel хийгээд 100 reel хийсний дараа чи ингээд тодорхой хэмжээнд за reel гэж нэг юм байдаг да. Би иймэрхүү юм хийж чадна да гэд өөртөө итгэл төрж ирнэ дээ. Энийг болохоор confidence гэж байгаа байхгүй. За тэгмэт bravery гэж байгаа. Bravery бол монгол хэлээр зүгээр зориг гэсэн үг те. Одоо чи зоригтой эр хүн байж чи зоригтой байл та энэ хэрэгтэй. За зориг гэж юу вэ гэхээр маш энгийнээр хэлэх юм бол чи ингээд ямар нэг юмнаас айж байгаа зэрэг. Айж байгаа мөртлөө үйлдэл одоо хийж байгаа гэсэн үг. Self esteem гэдэг маань болохоор дахиад чиний өөртөө итгэл мөртлөө одоо ингээд чи тэр ерөөсө гаднаас аваагүй зэ. Одоо ямар нэг юм хийх чамд шаардлага байхгүй. Хэн нэгэн чамд энийг хийж чадна гэж итгүүлээгүй. Гэхдээ чи зүгээр л цаанаасаа байглаасаа тэрийг хийж чадна да гэж нэг тийм итгэл чамд байгаад байна. Хаанаас гарч ирсэн юм? Гэхдээ чиний ерөнхийдөө ингээд дотоод хүн чинь тэ одоо бүх юмны уус суурь тэгэд эргэн тойрны хүн нэг хүрээллээсээ ингэж нөлөөлөгдөж тэгж авдаг өөртөө итгэл. За монголчууд ер нь бол энэ ойлголтын тухай мэдэхгүй. Тэгээд тэрнээсээ гадна одоо бүр үгэнч байхгүй те монгол хэлэнд. Яг байгаа хэсгийг мэдэхгүй юм л та. Байж магадгүй. Тэгээд ер нь бол би бас сонсож байгаагүй те. Тэгээд ер нь бол биднэрт маш их дутагддаг нэг юм зүйл байгаад байна. За харин монгол хүмүүст юу хамгийн их байдаг вэ гэхээр эго байдаг. Confidence бол ер нь бол бас маш их ховор тий. За тэгээд энэ дээр ялгах хэрэгтэй зүйл юу вэ гэх юм бол одоо эр зориг гэж байна шүү дээ. Зоригтой байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр чи зүгээр л одоо гэх юм нэг юм мангастай тулах гэж ингэ сэлэн барьсан 15 толгойтой атгаалж 60 мангас үйлс чинь хараа зогсож шүү дээ. Тэг чи айж байгаа шүү дээ. Айж байгаа мөртлөө
тийшээ гүгээд очиж явах юм бол чи зөрөгтэй байхгүй. Харин хэрвээ юу гэх юм чи тэр одоо мангасыг уусаа барна гэж чиний эго чинь хэлээд тэг жайхгүй байгаа. Би уусаа барах юм чи ингээд гүйж очоод маягаад нэг зөвхөлөд авч байгаа бол энэ бол тэнийг хэлэл ахгүй. Энэ бол зориг биш те. Тэгээд чи ухаантай мөртлөө зоригтой хүн гэж болно. Тэнэг мөртлөө зоригтой хүн байж болно. Аа тэгэд ер нь бол зоригтой байна гэдэг нь тэнэг гэсэн үг биш ч юм уу те. Ухаантай гэсэн үг бас биш. Энийг ер нь бол аа, анхаарч ойлгох хэрэгтэй. За тийгээд одоо чиний эго чинь ингээд их байх тусамдаа чиний тэр дотоод селф эстим чи ер нь чамд байхгүй байна гэсэн. Яа тэгэл эго чи ингээд юм фейк юм дээр ингээд тогтцсон байна шүү дээ. Чи энийг хийж чадна гэдэг. За тэгэнгүүт тэгээ чи зөв энэ хоёр гэхдээ төстэй юм байна л да. Яагаад ч юм чи ингээд бодоод байгаа. Би энийг хийж чадна гэдэг. Эго болохоор чамд бүр ингэж итгүүлсэн байгаа шүү дээ. Окей. За тэгээ селф эстим маань болохоор зөвөр л ингэж чиний дотор байж байгаа юм одоо чи гэхдээ угаасаа энийг чадна гэдэг нэг тийм зэ. Хийлэх юм бол би чадна. За энийг гэхдээ яг жишээтэй яриул илүүсээ ойлгох гэж бодож байна. За тэгээд эго яадаг вэ гэхээр за эгоны тухай жаа ярив. Аа би одоо ийм юм хийх ёсгүй ингээд байж явах хүн биш гэж чамд хэлж байгаа шүү дээ. Шал уугаа байж байгаа шүү дээ. Тэгмэд би одоо ингээд бараг хаан шиг амьдрах хэрэгтэй байсан ч юм уу. Нэг тиймэрхүү. Тэгээд аа за эго болохоор яадаг вэ гэхээр тэг бодтой биш шүү дээ. Тэг чи одоо юу гэх юм? Би одоо уул байлаа гэж бодчихсон. Чи ингээд уулыг ингээд доорс нь харсан чинь чиний эго ч юм болохоор энэ эцтэй амин амархан намхуул би иш бол зүгээр 2 цагийн дотор л би зүгээр сүн гээл оройд байна гэх тээ. Тэгээ ингээд дэшээ авираа явсан чи яс чи ингээд барахгүй болгож чадхаа болоод тэг шантраад. Тэгээ чиний эго мэго ч юм байхгүй болцоо. Тэнгүүт чиний эго чинь ерөөс хоёр сонголттой байдаг. Нэг бол өөрийгөө улам их өмөрнө, өөрийгөө зөвтгөн, тэгээ зөвтгсээр аваад чамайг уулнаас болгох. Ер нь бол чи эготой зүгээр ингээд тэр бол руу авирчих юм бол яадаг ч байсан бууж ирнэ. Тэгээд хоёр дахь нь болохоор эго чинь бүр ингээд замхраад байхгүй бол бүр алга болчихсон. Чамайг ингээд хаяа явчихна. Хоошиг хаяа чамайг зүг. Эго чинь ингээд байхгүй хайц юмсдаг. Чамайг ингээд юу гэх юм байдал биштэй дэрэнгүүт чамайг зүгээр хаяа явчихдаг хамгийн адгийн новш ихгүй эго гэдэг чинь. Окей. Чи ингээд уулан дээр гараад тэр чинь ингээд дээшээ яваад ингээд чиний хөлс ингээд зутгаад чи ингээд ядраад фак яах гэж юм бол руу гарч ирэх гэж бодъё. Бодлоо гэдгсэн чи яс. Чиний эго чи яс. Тэгээд тэр нь л ингээд нүүрслүүгээ цохилсны дараа л ойлгодог хүмүүс гэж байдаг шиг юм бол эго бол тийм гайзаа. За селф эстим бол зүгээр л одоо яг юм. Гаднаас чамд ингээд ямар нэгэн валидейшн буюу одоо тийм чамайг үнэлэх тийм үнэлэмж хэрэг байхгүй гэсэн үг. Юу гэхээр чи ингээд энийг хийж чадна гэдгийг мэдж байгаа. Одоо хиймээр байгаа ч юм мэдгүй те. Хийгээл байх хэвээр гэдгээ чи мэдж байгаа. Чи чиний санаа чи ингээд одоо энийг жишээн дээр яриулсан гэж бодож байна. За энэ саяны bravery буюу те зоригтой байдлын тухай ярьсан те. Одоо энэ дэр нэг юм жишээл байна л да. Одоо чи ингээд зам дээр за 4 замын уулзвар дээр ингээд машин ирж байгааг шууд харангуйтаа ингээд гүгэд орчих юм бол одоо яг энэ бол зориглол биш тийм. Зориг биш тийм. За энийг сая ярьсан гэж бодож байна. За энэ болохоор Alain de Botton гэдэг хүний хэлсэн үг байна. Энийг би хэлээгүй. За тэгэд юу гэхээр чи ингээд genuinely creative буюу одоо ингээд цаанаас юм унган байгалийн бүтээлч тэгээд ийм сут ухаант левелтэй ийм төвшний ийм хүн байхын тулд чам self esteem хэрэгтэй гэж байгаа байхгүй. Яг чам self esteem хэрэгтэй гэхээр Ван Гогтэй жишээлх юм бол тэр зургуудаа зураалсан байхгүй. Одоо тэр зургийг чинь үзэсгэлэн гоогийг ингээд хинч олж харахгүй заяа.
хинч чамд итгэхгүй. Тэгтэл чи тэр зургийг зураад гэсэн. Чи ингээд 900 зураг 1100 будагч байлгүй те. Яг нарийн саналтай шүү. Тиймэрхүү одоо тийм олон ажил хийсэн. Тэгэд одоо тэр чинь ингээд зарагдахгүй чи ингээд ажлаа зарахын тулд чамд ингээд дүүчин хэрэгтэй байсан те. Аа тийм нөхцөлд ягаад тэр зургийг зураалсан? Энэ бол селф эстим баггүй. Тэг хин ч ингээд чамд итгэхгүй ингээд энэ гоё харагдахгүй шүү дээ. Чи юу зураад байгаа юм бэ гэж хэлж яхад Бангкок үгүй ээ. Энэ надад гоё харагд. Би энд итгэлтэй гэж хэлээд зураг зураалсан баггүй. Тэ? Энэ бол селф эстим. За энэ Карно гэдэг хүн байгаа тийм. Карногийн цикл гэдэг одоо манай air condition хөрвөгчтэй энэ халаалт хөрвөлттэй холбоотой бүх юм одоо циклийн эцэг нь. За тэгээд тэр гай ингээд ажиллаа бас хийгээд тавьсан байсан. Тэгээд амьд байхад нь бол хинч тоонгүй те. Гэхдээ мань хүн ажлыг дуусгах хэрэгтэй. За миний юмрхүү. Тэгээд би энийг одоо ингээд үзэсгэлэнтэй харагдаж байгаа гэдэгт нь итгэж эйгөө биш. Үзэсгэлэн те өөртөө итгэл биш. Онол селф эстим. За тэгээд ер нь нийгэм ингээд дээшээ явж байгаа хүмүүсийг доош нь татаж буулгадаг гэж хэлсэн. Тэгээд энгийн хэвийн нормал медиокр байхыг шийтгдэггүй тийм. Тэр нь чи нормал байвал окей. Чи нормал байх ёстой баг. За тэгээд энэ манай нийгмийн систем маань өөрөө ийм зохион байгуулалттай. Тийм болохоор ихэнх хүмүүс зүгээр л нормал байхыг илүү тусдаг. Яагаад гэвэл энэ нь илүү ухаалаг сонголт гэхгүй. Чи ямар нэг юмны одоо ингээд лидер болсон, тэргүүлэгч болсон, дарга болсон гэх юм бол чи ингээд фейлд эрсдэлтэй бүтлгүүд ч юм уу эрсдэлтэй. Тэгээд чамаа хүмүүс буруу ойлгож байна. Тэ. Тэгээд тэр бүх өөртөө одоо итгэлээ хүйж ингээд алдаж болно гэдэг юм зам ингээд байхгүй. Одоо чиний ингээд амьдралаа шийдэж байгаа бүх процесс чинь ингээд гаднаас тэг чи ингээд ямар нэг юм хийхэд хүмүүс чамайг өө зүг байна гоё байна гэж хэлж байгаа тэр нь л зөвхөн чамд хэрэгтэй байх юм бол чи ингээд сайн лидер байж чадахгүй байгаа байхгүй. Окей. Чи одоо зөвхөн ингээд эгогоо тэжээхийн тулд ч юм те. Эсвэл чи зөвхөн ингээд 100 рэл хийснийхаа дараа мундаг хүн байдаг байх юм бол тэр чиний доторчин байгаа нэг шийт чинь байхгүй байгаад ах юм бол юу гэх юм. Чи хичнээн ухаантай байсан ч гэсэн юм доош явчихж байгаа. Тэгээд за одоо энэ өгүүлбэрийг болохоор өгүүлбэр биш гэж код чинь юу гэж хэлэх ишлэл. За энэ ишлэлийг би хэлээгүй 2400 жилийн өмнө Аристотель хэлсэн. Тэгээд энэ ишлэлийг бол ерөнхийдөө мань хүмүүс төр дээр хэлсэн. Гэхдээ чиний одоо тэг бизнес гэр бүл юу гэдэг бүхэн дээр ажиллана гэж бодож байна. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ чи зөө Плато тэг 347 онд хэлсэн тийм 2400 жилийн өмнө хэлсэн тийм манай эртний өмнөх 347 он тийм. За хэрвээ чи оролцоос татгалцах юм бол эцэстээ гэхэд чи одоо өөрөөсөө доошоо буюу тэнэг хүмүүсээр өдөрдүүлээд дуусна гэж байна. Тэгээд энэ бол яг одоо чиний амьдралыг чамаас тэнэг хүмүүс өдөртөж байгаа байхаа ер нь бол мэдхгүй байна. Тэгээд чи ер нь бол юу ч хийхгүй байгаа тийм. Окей. За тэгээд дараачийн бичлэг дээрээ surrounded by idiots гэдэг тэнгүүдээр хүрээлэгдсэн гэдэг юм ном байгаа. За энэ номны тухай ер нь ярилцъя. За тэгээд сурлынхаа дараачийн бичлэгээр уулзцгаая guys. Guys нэг олон гай байхгүй.